найзуудтайгаа он гарах гээд талбай дээр ингээ явж исэн юм. Тэгсэн чинь ингээ миний өмнө нь ингээ таньдаг гэсэн нэг залуу бас нэг найзуудтайгаа явж таарад. Тэгээ бид нэр ингээ бөөнөрөө он гарахаар болоод тэгээд тэндээ ингээ он гаргачаад тэгээ ингээ дараанаас нь бит хоёр буцаад харилцаагаа ингээ сэргээгээд тэгээ ингээ чат мат бичдэг болсон байхгүй юу. Тэгээ явж исэн чинь нөгөө залуу маань ингээд уулзъя гэл тэнгүүт би нэг завгүй эсвэл тэр залуу маань ингээд завгүй тэгээ бит хоёр ингээд ерөөсөө уулзаж чадахгүй тэгэл ингээд чата бичээл явж исэн юм. Тэгээ явж исэн чинь за одоо ингээд хоёлоо яаж иж байгаад нэг зав гаргаад ингээд уулзъя гэд. Тэгсэн чинь нөгөө залуу маань за би одоо ингээд хэд хоног хөдөө явах хэрэгтэй болсон. Тэгээд хөдөөнөөс ирчингүүтээ тухтай уулзъя гэд. Тэгээд за тгий гэд ярьчаад тэгэхэд би ингээд тэр хаагуур нэг найзтайгаа ингээд уулзаад тэгээ сонин сайхнаа ингээд яриад бөөнөр ингээд байж агаад би нэг сонин болгоод би нэрээ ингээд ийм залуутай харьцаж байгаа штэ гэд зургийг харуулдаг байхгүй. Тэгсэн чинь ингээд манай нэг найз амар гайхаад юу вэ чи найз залуутайгаа харьцдаг юм уу гэд. Тэгэхээр нь би тийштэй гэдгсэн чинь би бас харьцдаг штэ гэд. Тэгээ бит хоёр ингээд хоёлаа амар шоконд ороод за хоёлаа ямар ч гэсэн янз бүрийн үзье гэд хамт ингээ ахуулсан зураг тэгээд бичлэг энтрээ ингээ нэг меншн хийгээл ингээ амар сайн найзууд гэдгийг ингээ харуулах гад тэгээ ингээ стори хийдэг аахгүй юу. Тэгсэн чинь нөгөө залуу маань үдцсэн байсан. Тэгэл за юм хэлэх нүг гэж харсан чинь тагч өгнө. Тэгээ нэг 2 хоногийн дараа над руу ингээ юм бичсэн байхгүй юу. Би ингээ хөдөөнөөс өрөөд ирлээ хоёлаа хизээ уулзах гэв. Тэгээ ингээ би яаж ингэж хэлж чадчихна гэж бодоод тэгэл өөрөө ер нь ингээ хөдөөнөөс ирээд хэдэн охинтой уулзъя гэж ярьчаад явсан бэ гэдээ асуудаг байхгүй. Тэгсэн чинь нөгөө залуу нь ингээд амар хахаа гэж нэнгүүтээ танаа найз та хоёртой л гэж хэлсэн. Тэгээд хамгийн амар нь ингээд цагаан сар болоод тэгээд цагаан сараар би ингээд хамаатныхаа ахынд очсон байхгүй юу. Тэгсэн чинь охин нь ингээд нөгөө найз залуугаа танилцуулах гад ингээд найз залуу нь ирж байгаа гэдгсэн. Тэгээд тэгэхээр бас үеийнхээ найз залууг харчих санаатай тэндээ ингээд хүлээж байгаа л тэгсэн чинь найз залуу нь ингээ ороод ирлээ. Орж ирэл харсан чинь нөгөө залуу чинь бидний. Тэгээ ингээ бүр ингээ би энийг хараад амар шоконд ороод тэгээ байжсэн чинь манай үеэлтэй үерхэд ингээ баг 2-3 жил болсон байсан. Тэгээд тэр хөдөө явлаа гэж хэлсэн нь бас манай үеэлтэй ингээ амралтанд явсан болж таарсан. Тийм тэгээ нэг юм гонигтой төх байна. Тэгээд ер нь ингээ та нарт гэж анхааруулж хэлэхэд ингээ харьцаж байгаа хүнээ ч юм уу харьцах гэж байгаа хүнээ ч юм уу ингээ хамаатныхаа нэг хүмүүс эсвэл найзуудтай ч юм уу ер нь ядаж зургийг харуулсан байгаарэ. Тэгэхгүй л ингээд давхцах гэдэг сул талтай юм байлээ шүү.